Дорн говь аймаг Японы Шизуока мужтай найрамдалт харилцаа тогтоогоод 4 жил болж байна. Ирэх 8 дугаар сарын 5-аас 6-ны өдрүүдэд тэмдэглэх ойн арга хэмжээг өгтөн тус мужийн гадаад харилцааны хэлтсийн албаагчид өчигдөр сайн шандахтад ажиллалаа. Талууд ойн арга хэмжээг жил жилээр хариуцсан тэмдэглэдэг уламжлалтай юм байна. Энэ удаад Дорн говь аймагт зохион байгуулахаар болжээ. Тэмдэглэлт өдөрт Шизуока мужийн дарга мөн багш сурагчдын төлөөлөл өргөцсөн байна. Хүн солилцоон дээр би 1000 хүүхэд явуулъя. Хүлээгээд авчаач. Манай хүүхдүүдийг юм үзвэл. Тэм учраас би 173 хүүхэд явуулчаад байна. Тэгэхээр энэ хүн солилцоо бол явж байна. Бүр бизнесийн салбар руу одоо оруулж байгаа. Бид нар одоо энэ хүрэн нүүрсийг Японууд авч хэрэглэе л гэж байгаа. Оронд нэг сайхан цахилгаан станц бариад өгч. Мөнгө төгрөг ярих авал та хэрэгцээтэй нүүрс авч байгаа. 100 сая тонн. Айгүй энгийн юм ярьж байгаа. Тэгээ энэ технологийн одоо мэрэгжлийн хүмүүс жил болгоно 3-4 хүн явж шít. Тэгээ сая өнөөдөр бол бас манай аймгийн нүүрсийг ерөнхийдөө авъя гэдэг юм тохирцсон одоо юмнууд ярнэгээд явж илээ. Тэгэхээр эндээс бол ингээд төрөл бүрийн хамтын ажиллагаа эхлээд явчихж байгаа. Талуудын хамтын ажиллагаа зөвхөн Дорн говь аймгаар зогсохгүй Монгол улсыг хамарсан төслийн хэмжээнд яригдж байна. Тухайлбал Япончуудын хүнсний өргөн хэрэглээ болсон гурвалжин будааг Монголын нутагт эсгэрт тайрж Японд экспортлох яриа хэлцлийг хүнсэтэй аж ахуйн яамдаа хийж байна. Анхны санаачлагыг Дорн говь аймгийн засаг дарга Ганхуйг гаргаж Нодин аймагтаа туршилсан нь амжилттай ургажээ. Дорн говь аймагт бол яг нь 2013 онд энэ Шизуока мужээс туршилт хийх зурмаар 15 кг-ын гурвалжин будааны одоо өөр авчирч манай талбай дээр анх тарьж үтсэн. Гаагаас ер нь яг нэг дунджаар 1.8-аас 2 тонн буюу одоо 18-аас 20 центнер үрийн ургас авах боломжтой юм байна л гэсэн тийм тооцоо гарсан. Чанарын хувьд бол тэр утгаар нь бид нар та нар яг өөрсдийнхөө хэрэгэлдэг сортын үрийг аваад ирээч, туслаад өгөөч бид тэрний чинь тариалуулаад үзье. Тэгээ боллоо бол тэгээ одоо авахд асуудал байхгүй зү. Тэр утгаар нь энэ эхний туршилт явуулдаг гэж байна. Тэ. Ер нь бол яг гад бол 50 хилийг орчмыг л одоо суулгах хэрэгтэй л гэж байна л да. Тэгэхээр бид өнөөдөр бол зүгээр Монголдо бид нар 100 гаруй хил үрийг л одоо ингээд сургалтын журмаар авчирсан байна. Нилээд ихэнх гэнүүд аж ахуйн яамдаа сургалт хийн. Монголд гурвалжин будаа тарихаар Японы мэрэгчлэнүүд өөрсдийн зардлаар 100 кг үрээ авчирч Дорн говь Сэлэн аймагт хуваан турших гэж байна. Нэг нь говь, нөгөө нь хангаан бүс. За алинд нь илүү зохицож урахыг туршилтын явцад судална. Гурвалжин будаанд хүрсний шин тэжээг шаардаад байдаггүй. Зардал болоод арчилгаа багтаа юм байна. Тиймээс айлууд хашаанда атга үрээр ургуулах бүрэн боломжтой учраас сайн шандынхан Японы мэрэгчлэнээс зөвлөгөө авч гурвалжин будаа тарьж эхлэх гэж байна. Үр суулгах боломжтой үе 5-6 дугаар сар гэнэ. 初めてこのドルノゴミに Угаасаа одоо анх удаа ирж байна. За Шизуока мужаас Японоос авчирсан саг будааныхаа үрээр одоо ингээд тариалж үзэх гэж байна. Ямар үр дүн гарахыг бол мэдэхгүй байна. Гэхдээ ийм сайхан хөрстэй ийм газар юм чинь орон нутгийн юм чинь одоо гоё сайхан үр дүнд хүрэх байхаа гэж найдаж байна. Тэгээ тэрийг бид нэр одоо өөрснийхөө туршилтаар батлах болно доо. というふうに期待はしています。 Өвөр Монгол Японы гурвалжин будааны гол хангагч юм байна. Сүүлийн үед нийлүүлэлт нь буурчээ. Тиймээс Монгол улс энэ байр суурьнд хятадтай очих эхлэл үүгээр тавигдж байна гэж хэлж болох юм. Монголын уур амьсгал манай говийн бүстэй ижил төстэй учраас ялангуяа говьд гурвалжин будаа илүү сайн ургах найдварыг төрүүлж байна. Японы мэрэгчлэлтний хэлж байгаагаар Монголын хээр талын үржил шимт хөрсөнд ургасан будааны амт чанар илүү байх магадлал өндөр гэж үзэж байна. Тариалтыг эхний удаад 0.5 гад туршина. Тариалал жигдэрвэл үрэлгээ болон хураах зориулалтын машин техник мөн чанарын лабораторийг иж бүрнээр нь Японоос оруулж ирэх юм. Монгол ургах гурвалжин будааг авах гадаад зах зээл инхүү бэлэн хүлээж байна. Хэрвээ Монгол гурвалжин будааны тариалалтыг амжилттай эрхэлвэл болцсон хурдан 1 гад буудаанаас 2 дахин бага 60-аас 90 кг үр тарьж буудаатаа тэнцвүүц ургац авдаг. За тэрчлэн зах зээлийн ханшин буудаанаас 2 дахин ихэ. Үрнээс гадна иш навчны сүрлэн малын тижэл түлш модон идэллийн шахмал болдог зэрэг олон үнэт чанартай. Японоос Монгол улстай худалдааны чөлөөт хэлэлцээр байгуулсны хүрээнд нэг бол худалдаа нь гурвалжин будаа байж болохоор байна. はい、静岡県は昨年の5月にですね、 Шизуока мужийн Монгол улсын холбогдох яамдууд болон байгууллагуудтай бол Дорн говь аймагаас гадна хамтарсан гэрээ ажиллагаанд зохион байгуулж явуулж байгаа юм байна. Тэрний нэг нь бол нодон жилийн 5 сард одоогийн хүнс хөдөө аж ахуйн яам, хуучин үйлдвэр хөдөө аж ахуйн яамтай эдийн засгийн салбарт хамтарсан ажиллахаа гэрээнд гараа үсэг зорсон байгаа. Тэр гэрээнд нэг жилийн үед тохиолдуулж энэ оны 8 сард Шизуока мужийн засаг дараагаар төлөвлөсөн бизнесийн бүрэлдэхүүнийг Монголоос ажиллуулахаар болсон байна. Тэр ажлын бүрэлдэхүүнд нь Шизуока мужийн
бизнесийн эрхлэгч нарын бизнес матчингаас гадна Шизуокагийн хүнс болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнүүдийн үзэглэн худалдаа сурталчилгаа гэсэн ажиллагаануудыг бол зохион байгуулахаар болоод байна. いうような形で技術的な協力関係を進めております。 Шизуока мөч цаашдын хамтын ажиллагаагаа олон салбар чиглүүлэх хүсэлтэй байна. Ялангуяа хот байгуулалтын төлөвлөлт, дэд бүтцийн бүтээн байгуулалтын томоохон төсөл хэрэгжүүлэх саналыг хилцүүлж байна. Мөн нөгөөтэйгүүр Дорногов аймагт мөнгөсний цахилгаан станц барьж байгуулах тухай талууд ярилцж байгаа юм. За Монгол Улсын холбогдох яамдуудтай хамтран өөрийн технологиг нэвтрүүлэх, Монгол Улс мэрэгчлэлтэн бэлтгэх тухай өргөн хүрээнд хийгдэх ажлууд төлөвлөгдөж байна.